Күрсэн газартын күргөт. Болжум Османыг амьдар авч иргээд өгсөн. Цэргийн газраас нэг кати тэгт багдарга байсан. Долан цэрэгтэй явсан. Тэгээд яваад бид өдөрсө 8-нд яваад Темэн элсэн тэнгэр элсэн гэдэг газар дүрм цахалтаа наад бид хүргээд Османыг буцсагад. 50 жирэн гэрвэж нэг 40-50 майхан асар байж. Өдөржин буудалцаад сорж гарнаа цогод. Тэгээ түндэн бүрэн устгаад баруун талаас өнгөсч яасан манай экорндмай Монгол улс өнгөсч яасан тэг хоёрыг тэр чигээр нь устгаад дуусаад. За тэгээд суужах байд. Ийгж явж ялавэ. Балагт дааны хар мөр арилаагүй, байлдагч тэгшээ салаандан ирэхгүй, баян балгын хүү цэргээс халагдахгүй, байдаг уулын харуулаас солигдохгүй. Эзэн Чингис хааны ухаант мэл мэдүртэж, хаандан шадралсан эрчүүд, эрэмгий зоригт шудраг үнний туйл босуулах хэвүүлийн удам, эзэн төгөрний их хаадын итгэл хүлээсэн дайчин баатрууд эрхэмсэг дээдэс бидний шүтэн торгуудын минь галдар бадаргэ. Алсын алсаасад цэнхэрлэх амгалан нутгийн минь аг гангийн үнэртэй алаг зүрхний уяа уул. Аави малын бэлчээр анд гурван уул, баруун монгол хэлийн бат харуулуул, байтаг богдуулын бараа барааны уул. Гурван хүүхэд уул гал халуун зундаач гар хөлдөм хүйтэмдэж мал сургийн бэлчээр миний Монголын онуул. Ори ганцхан дэлхийдэн онцгой гурван хүүхэд овоо тахилгад хил уул орон гэрэн тохинулсан одоогийн миний нутгийн омог бардам онгон сүлд уул минь. Сэрүүхэн Алтай уулсын салхинд нь Вансамбар үнэртэх эх орны алас баруун хязгаар Монгол Алтай нурууны өвөр сугад орших хөдөлмөрч баатарлаг дайчин уламжлалтай торгууд нутаг насны хээр сайхан нутаг. Торгуудууд 1771 оноос эхлэн одоогийн нутагтай байрлан суурьшсан бөгөөд 1783 оноос хөсөц уул хар химээх газрыг цагдан байцаах харуулд суух болсон бөгөөд тариалан малажгүй ангүрээр эрхлэн амьдарч иржээ. Торгууд хошуунууд 1912 оноос Богд хаант Монгол улсад дагаар орж харьяалалд нь багтаж байгаад ардын засгийн үед 1925 оноос ховдын сайдын газар захирагдаж Чандман уулын аймагт давхар хамаарагдаж байлаа. 1929 оны 11-р сард Торгууд хошууны төлөөлөгчд ардуудын хамтарсан анх дугаар хурлаас Торгуудын 3 хошууг нэгтгэж Булган мандал Бүрэн хан уулын хошуу хэмээн нэрийдэж тамгын газрыг Баян судал гэдэг газар суурьшуулахаар тохирсон байна. 1931 оноос Ховд аймгийн харьяат Булган сүм гэгцээр эдүгээ хүрсэн юм. Торгуудын ард түмний дундаас
босоо хиймортой зон олноос боргон бүхээлэлгүй өчгөн өгөөгүй нутгаа өмөрн амиа золиослсон Монгол улсын баатар Баясгалангийн бадам хатан зөргөөрөн халахын голын хөвөнө харийн дайсны зүрхийг бөхөөж эртээ хийморт эрэлхэг гарамгай Монгол улсын баатар энхийн шийлэг зонголнон жаргуулах эрэлд хатан хүний газар хүний нутагт хаан тулс байгуулсан хөөрлөгөөс овш хан хүртлэх эрэлхэг хаадтай торгон түмний торгуу домгийн уудсан сүлд хоньны үйлдвэрийн анхдагч Монгол улсын хөдөлмөрийн баатар Рашин лувсан тооку гутлан төмөр дуулгаар сольж цэл залуугаран хар алтны эрэлчд болсон ахад дүү хөдөлмөрийн баатар Жигмэдийн отхон цагаан Батлай зэрэг 7 хөдөлмөрийн баатартай 1913-аас 1915 онд Монголын тусгаар тогтнолын төлөө Хятадын хар зэргийн зүсийг хувирган цусан гавья байгуулж 1921 оны ардын журамт зэргийг манлайлан удирдах явсан тур засгийн дэд жанжин лаврын Сумьявэс манж Хятадаас баруун хязгаар тусгаар тогтнол өнөө цагийн сайн сайхны төлөө өөрийн биеийг үл огоорон морин дэл дээр бууж адан агсан тэмцэж явсан Бат жаргалын дүгэр бааран чулуудай тэргүүтэй 16 хувьсгал тэмцэлийн Ахмад зүтгэлтэн Монгол улсын төрийн шагналт ардын цолтон 2 Монгол улсын гавьяат 29 булган сүлтэй буйны ухаантан уурал эрдэмтэн цагаандан отгоо анхдагчтай 60 гаруй эрдэмтэн мэргэд төрж гарсан нь Минжит булган нутгийн бахархал нэрлэхэд уртдах нэр алдрын оргил нэрийн хуудас билээ. За энэ одоо дөрвөн гат талбайд ерөнхийдөө жим сургаж байгаа юм. Энд одоо бэсрэг айдам, том айдам, өхрийн нүд, арнайтгийн дөрвөн төрөл тэгээд слив энэ 5-6 төрлийг энэ жил одоо нэмж хакасаас нэг хэдэн мод авсарсан. Тэгээд бөөрөлцгөн гарч ирэл бэсрэг айдам ер нь одоо сайн урах төлөвтэй байна. Булган суманд алим, арнитик, хармаг, тошол, бэсрэг, өхрийнүүд, чацарган, слив, интор, нохон хошуу зэрэг жимск нь ургахаас гадна амт тухай тарвас, лойл зэргийг тарж ургуулдаг. Сумын жимсний цэцэрлэгт хүрээлэн байхаас гадна сургуулийн жимсний цэцэрлэгт туршлагын талбайтай нутгийн олны альч үеийнхэн энэ миний тарьсан мод гэж заавал дурсдаг ярьдаг юм. Шинээр нээгдэн буй сорхогтын хатны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд ч мөн олон түмэн өөр өөрсдийн модон тарих визээ. Буйн холбоотой хүний төрлөх нутаг гэдэг чухамда хадасаг, хар зогорих, юутай хээтэйгийн ямагт сэтгэл доршиж цусанд урсаж байдаг тийм л эдиш яаж. манханда цаган шуйтай голын хөндийдөө жимсэн төгөлтэй алтай нүрдэх баян бүрддээ ард олон хотлороо жаргалтай сүлжилсээ зэгстэй голдон минж надсаа
асланхан сүлэлцээг хадлан тариан халуурамхан найгасаад минжит болгон миний нутгаа минжин сор шиг үзэсгэлэнд нутгаа нэрэлзэн орсох болгон олмын миний нутгийн амин аршаа тоноод гэрүүдэн бургасан уунтай торгууд нэрэн Чингисээс улбаатай тохогостойгоо дэлхийг туулсан торгон цэргийн уул нутгаа минжит болгон миний нутгаа минжин сор шиг үзэсгэлэнд нутгаа мэрэлзэн орсох болгон олмын миний нутгийн амин аршаа минжит болгон миний нутгаа минжин сор шиг үзэсгэлэнд нутгаа мэрэлзэн орсох болгон олмын миний нутгийн амин аршаа минжит болгон миний нутгаа Агдын нуруунд дээр алдарт түүхэн бүтээсэн орлог торгууд хүн танаа мэхийн сохрын бий. Алтай хааны урд зуунаар суусан өндөр дэд өвгдийнхэн олонмид согдъё бий. Түн бумаараа налгацсан ч ялагдаагүй. Түүхийн угчаанд элэгдсэн ч мөхөөгүй. Үхэл дундаас цусан урсхан босч ирсэн тэд мөхөл дотроос үрэнцэн аварч гарсан тэд агсам жромордын туурай хайлсан харгүй алдар цуутай ирсэн цуурт хадсан өлгий алтай хааны өвөрт мөнхийн наран ээсэн нутаг аваа түүхийн нухчаанд арилж илээгүй цадик торгоны замаар Аз Европыг холбож дэлхийн худалдааг эхлүүлсэн торгуудын дээдэс хэшигтэн ирсэн алдар бадраг цэрэг даны эрдмээр урд хойчин жанжтад мянган жил хичээл заасан Чингис богд эзний үнэнч дайчид хэшигтний минь алдар бадраг